Акина уулан дээр бүр амар ур чадвартай дрифтэлдэг Toyota Corolla AE86 байдаг бөгөөд хүн бүр хин жолооздаг юм болоо гэж сонирхолтой боддог. Би бол хувьдаа машиных амар сонирхтгүй мэдлэг энтер бол ер нь баг байхгүй дээ. Гэтэ Initial D гэдэг анимыг үзээд жоохон ч гэсэн машин болон дрифт сонирхдаг болсон баггүй юу? Өнөөдрийн бичлэгээр Initial D-ийн эхлэл болон сонирхолтой өөрийн сэтгэлдээ үлдээе. Лайк болон subscribe дараад enjoy the video. Энэхүү бичлэгийн спонсор T-Bag Mongolia ажиллаж байна. Манайхан T-Bag-ыг амсаж үзсэн байлгүй дээ те. Амсаж үзээгүй, идэж үзээгүй бол яг одоо туршаад үз. Учир нь бүр 12 сарыг дуустал 50% хэмжил зарласан байгаа штэ guys. Боломжийг атгаж аваад гоё мэдэх янзын дур хүслээ T-Bag-аар хангачих. Хаанаас авч болох юм бэ гэж бодож ивэл тодорхой жижиглэн хүнсний дэлгүүр CUM Mart-д худалдаалагдаж байгаа шүү. Олж аваад заавал тушаарай гэж зөвлөе. Яагаад T-Bag-ыг сонгох юм бэ гэвэл мэдээж дээд зориглолын чанарт нийцсэн баялаг амт сайн орц найрлагатай транс хөөхтөөс агуулгагүй халаас certified хаанч хизээч хэрэглэж болох порц хэмжээтэй гоё юм аа. Жинхэнэ солонгос амт T-Bag Mongolia. Бичлэгийг маань ивент итгэж ажилласанд баярлалаа. T-Bag Taste of Korea. Takumi болохоор амар номоо яах гэдэг нь мэддэхгүй жоохон дүнхүү залуу. Түүний найз Izuki бол бүр уралдааны машин дрифт гээд машинд үнэн голоосоо хайртай. Яа энэ машин гоё юм байна. Энэ харин дрифтэн тохирноо те Takumi-г юу гэж бодож байна? Өө хөөрхий тоосон ч шин жалга. Takumi хөөрхий Mogi гээд энэ охинд жоохон талтай юм шиг байгаа. Даанч энэ хайртай охин нэг машинтай уубатай. Тэгснэ энэ охин бүр машинтай ахтай штэ. Takumi цагийн ажлыг 120,000 yen л олдог гэсэн. Таны надад сардаа өрдөг мөнгнөөс маш бага. Ивэдээ мөнгө олох хэцүү байна да гэдэг. Йоо ямар үдцэн гар вэ те? Тийм штэ мөнгө олох хэцүү үнэхээр хэцүү. Яг үндэ энэ Моги машинтай ахтай болохоор л ингэж их мөнгөнд санаа зовхгүй байгаа штэ. Тэрийг ухамсарлах хэрэгтэй. Жаахан шар хөдөлчлөө энийг сонсоод. Izuki болохоор мөнгөө цуглуулж байгаа нэг сайхан Toyota Corolla AE86 авна гэдэг. Энэ яриаг нь сонссон тэдний ажлын ахлагч Iketani болохоор хөөх дэжгүй шүү. Хэдий жоохон хуучныхч дрифт тал дээр үнэхээр л үндсэн суур сайн төхөөрөмжтэй машин гэдэг. Машины талаар энэ хоёр бүр ярьж өгж байхад Takumi тийм үү? Би наад машиныг чинь яг үнэндээ мэддэггүй ямар машин байд юм бол гин. Йоо Takumi бит хоёр яг адилхан юм байна тхүү. Хаяа бас манай найзууд ингээ машин цэшин яриад хаа би юу ч ойлгохгүй томбоо царайлаа зогсчихдаг за. Сугаа яадаг сугаа гэх нөгөө хоёр чинь Takumi-г жоохон дээрлэгэн. Яг л машин мэдэхгүй болохоор. Iketani болохоор өөрөө Akina Speedstars гэдэг бүлэгтэй ба Izuki Takumi хоёрыг зураглалтандаа дагуулж ухаар болно. Akina ууланд Akina Speedstars бүлэг нь хамгийн хурдан гэж ярихад ажлын дарга нь үгүй дээ. Akina ууланд нэг нууц Toyota Corolla AE86 унсан залуу бий. Тэр бол хамгийн хурдан нь гэж хэлдэг. Манай хэд орой цугларалт руу явж Takumi машинд суугаад замдаа Iketani дрифтлэх бүрд нь баг шээс алдах шахна. Ганц хоёр дрифт хийсгүй байгаа Takumi харсан манай хоёр бүр шоолоостой. Явн явсаар ирээд сайхан дрифтэлдэг уралддаг машины дондонхуу цуглах үеэр нь өөр бүсийн уралдагч өөр бүлгэмийн залуучууд янз янзын машинтайгаа гарч ирнэ. Амар сүртэй орж ирснэ. Танаа энэ Akina уулын чинь хамгийн шилтүүд нь хин юм. Алуу гараад ир. Уралдъя гэж хэлнэ. Энэ хэд нь болохоор бүр нэр хүндтэй Akagi Red Suns хэмээх бүлгэмийн алдарт Takahashi ах дүүс болж таарна. Takahashi ах дүүс болохоор гудамжны уралдаан дрифт уулны замдаа маш сайнтай тооцогддог бөгөөд Akina уулынхныг тулаанд дуудана. Ер нь бүсийн хамгийн шилтүүдийг буулгаж шинэ хурдны рекорд тогтоож аваад гудамжны дрифт уралдаандаа домгууд болох үндсэн төлөвлөгөөтэй юм байна лээ энэд нь. Тэгээ явж манай Akina уулнаас эхэлж байгаа юм байлээ л дээ. Akina Speedstars-ын буюу манай хэд яхав зөвшөөрөө туршилтаар хамт жолоод цоцгоно. Дааж бүр Akagi Red Sun-ны бүрэлдэхүүн уралдагч нь бүр амар сайн болохоор ерөөсөө бардаггүй. Машин нь ч сайн, ур чадвар нь ч сайн болохоор хойноч дагаж явж амждаг. Ёстой тоосоо гүвээс Akina Speedstars-ын дараа 7 хоногт уралдаанд нь зөвшөөрсөн байгаад идэг. Гэтэ бүр барах уралдагч байдгүй. Өөртөөхөн тошин дээр ёстой нял гожигдох нэ гэд ярилцсан. За ямар ч гэсэн өнөө төтэй харъя. Маргаашны гараж чараа төлгөө олноо гэд харьцгаана. Энэ хооронд Takashi Keisuke Akina ууланд өвөр цайх үеэр машинаа жолоод явах зур хойноос нь нэг учир битүүлэг 86 гараад ирлээ хөө. Па намайг амжина гэж юу? Одоо чи удаа 2 болонгийн дараа салхинд хаяад өнгөрөндөө. Keisuke болохоор сүүлийн үеийн FTT юм байж 86 тожигддаг. Уралдааны хэсгээс жоо оруулъя. Вау, ямар урлагтай жолооч вэ? Би нэг муу өмгийн 86 тожигдчихлаа гэж юу? Байж боломгүй юм. Үгүй ээ. Маргааш нь
Такуми хөөш. Такуми босоорой. Чам руу нэг найз чинь залгаад байна. Яа, энэ бозрын хар өглөө хэн залгадаг байна? Байна уу? Яах гээд өглөө хар үрээр зүүн рүү залгаад лай болоод байгаа юм бэ? Уучлаарай, Такуми мөн үү? Моги байна. Хальт уулзаж болох уу? Өөди моги юм уу? За уучлаарай. Тийм үү. За гарлаа. Уулзаж олно. Сайн уу Такуми? Сайн байна уу моги? Чи машин унж чаддаг уу? Гүй ах чаднаа. Саяхан үнэмлэх авсан. Тэгвэл тэгж нэг амралтын өдөр хэдүүлээд далайн хэрэг дээр явъя дэх үү? Одоо чи надтай юу да? За гал тэгээ. Гээд нөгөө машинтай ахтай охин чинь Такумиг ирүүлээстэй манай Такумын дүнхүү зэрэлчэд бас тоосон ч юм алгаа. Хаяа өсөр насны нөхөрлөө гэж сони идчихв. Гэтэл хажуугаар нь Икетаны Такумигийн гэрээр өнгөрөхдөө тэднийх 86 таа болохыг харна. Такуми могитой уулзчаад явах зураа Икетаны тэр яг тэр өмчөд нь таарна. Икетаны Такумид болохоор чи машин энэ мэдгүйгээд идэг танах 86 тайл юм бэ шүү. Тэгэхэд Такуми наа чин 86 биш шүү дээ. Хойно төрөнө гэсэн бичгтэй гэж хэлнэ. Икетаны түнд тайлбарлаад харин тийм ээ төрөнө чин AE86 байхгүй юу гин. Икетаны Акаги Red Suns-тай уурлаг бэлтгэлээ хангаж шин дугуй бас жижиг сажиг тоногоо шинжилдэг. Акина уул буюу өөрийн дошин дээр хожигдно гэдэг бол аимшигтай сэтгэл өвтгөм зүйл. Бахархал нэр хүндээ авч үлдэхийн тулд өгсөн чамаагүй гэсэн байсүртэй байна манай Икетаны. Тэгсэн нөгөө дайсны талын кэсгч манай хэдийн ажилтдаг колонк дээр ирээд "Үш, ахын дүнд дүрхч" гэж хэлнэ. "Яа, гой машин тийм аа. Минийхэн гой машин ч яах вэ? Тэр 86 унцсан танаа уралдааны нууц зэвсэг аа. За яах вэ? Тэр шүүн 86-аас ч юм хожигдсон. Гэтэ би дахиж хожигдохгүй гэдгийг хэлчихье зөө. За уралдаан дээр уулзъя. Баяртай." гэж хэлнэ. Яг үнэ тэр 86-гийн жолооч нь яг хэн болохыг ч мэддэггүй манайхан. Кэсг хожигдсон гэж юу? Байж боломгүй юм. 86-гийн жолооч яг хин юм болоо гэж Икетаны бодно. Бодох зураа Такумигийн гэрт харсан тэр машиныг яалтчгүй 86 байсныг мэддэг болохоор 86-гийн жолооч нь Такумигийн аав буунтай юм байна гэж Икетаны бодно. Үнэн учиртай тэр гайхамшигт жолооч нь болохоор Такуми болж таарна. Яаж энэ машины талаар мэддгүйгээр ийм сайн жолооч юм бэ гэсэн чинь 7 дугаар ангид байхаас хойш Акина уулан дээр 86-тайгаа төв үргэлт хийсээр ирсэн ба түүний аав буунта хүргэлт хийх болгонд нь аяганд нь ус дүүргэж хийж өгөөд машинт нь тавиад энийг асахгүй хурдан явах юм бол төв яах ч үү гэж хэлдэг. Энэнийхэн үр дүнд нь Такуми маш өндөр түвшний чадварлаг жолооч болсон. Маргааш нь Икетаны Такумигийн гэрт ирээд уралдаан болох гэж байгаа юм аа. Буунта та оролцоод бидний нэрийн үндийг авч үлдээч гэж үнэн сэтгэлээс гуйж үстэгч. Миний нас явсан, унхаа болоод удаж байна. Худлаа удаа л гэж хэлдэг. Сэтгэл дундуур хариултыг авсан Икетаны өөрөө л хичээхгүй бол болохгүй юм байна гэж маш их бэлтгэл хийж өөрийгөө урслах зураа өөрийгөө дэндүү их хүчилж улаарсны улмаас машинтайгаа осолд ордог. Машин нь будаа, эрүүл мэнд нь будаа, Икетаны эмо. Уралдаа одоо яах юм болж байна? Хэн уралдаж Акинагийн нэр үндийг авч үлдэх юм бол? Аргаа үнэхээр барсан Икетаны шантралгүй Такумигийн гэрт очиж. "Буунта ахаа 86-тайгаа уралдаад өгчлөлтөө тийхүү." Шантрахгүй ирснийг харсан Буунта Такумиг уралдуулах бодол төрдөг. Даанч Такуми ч уралдаан машин дээр ерөөсөн сонирхдаг болохоор хут гэдэлүүлтэн. Гэхдээ нэг гаргалгаа бий. Манай Такуми ч нөгөө охинтой далайн эрэг мэрэг явна гэж ярьсан болохоор ааваасаа машиныг нь ашиглаж болох уу гэд асуув. Буунта энийг ашиглаад худлаадаа би уулзалт руу явахдаа унна гэж хэлнэ. Чинчаа яах вэ? За яах вэ? Чи тэр Акина уулан дээр очиж уралдаад хожих юм бол үхийг бодъё гэж тохиролцоо хийждэг. Нөгөө тал Такахаши ах дүүс тэр 86-гийн талаа ярилцсан. Яаж явж байгаа тийм юм тожигдчихваа байх боломжгүй дээ. За уралдааны өдөрч болоо зөндөө хүмүүс Акина дээр цугласан байна шүү. Ёстой гал гарсан уралдаан болох нэ. Эхлээд хид өөр төрлийн уралдаануудыг хийдэгч бүх хүмүүс 86-гийн эсрэг Red Suns-ыг үзэх хүсдэг. Икетаны Буунта 86-гаа унаад ирнэ гэж итгэл тавин найдан хүлээн. Нөгөөдөл чинь хүлээгээл байлаа ирдүү шүү. Дахиад жаал хүлээ бүр байдгүй. За бол худлаан байна гэтэл 86-г Такумын унаа түрээд ирнэ. Икетаны бүр шок. Юу вэ? Зүгээр 86-г аваад ир гэж хэлээгүй штэ. Буунта ах шүтээ гол нь Акина уулыг мэддэг мэрэгчсэн жолоочлол хэрэгтэй байна шүү дээ яг үнэндээ. Би мэдгүй манай аав намайг хурж ирээд хожиж явах гэд хэлсэн штэ. Буунта ах тэгж хэлсэн бол ямар нэгэн учир байж л тараа гэд уралдуулахаар болно. 3 2 1 уралдаад хэмээн уралдаан эхэлнэ. Мэдээж 86 нилээн хуучны машин болохоор хурд хүчээрээ бол бардаггүй. Гэхдээ эргэлт булан тойрог бүр далдсан цагаа маш хурдан нөхөж авна. Юу вэ юм? Яаж одоо хүртэл надтай ойрхон яваад байна? Байж боломгүй юм. 86 унсан Такуми маань эцэст нь бүр гүйцэж ирээд эцсийн булан дээр маш янзтай эргэлтийг гүйцэтгснээр урд нь гарч ялтыг байгуулна. Тийм ээ, Такуми чадлаа. Вүүхүү! Old but gold. Хуучны ч гэсэн үнэхээр янзын юм шүү.
Коронавигаар үзэж исэн үнэхээр том дурсамжлалтай анime да миний хувьд. Мэдээж топ 10 анime маань нэг. Машин сонирхдаг эсвэл бүр сонирхдаггүй байсан ч гэсэн би та нарыг заавал үзээсэй гэж хүсэх баха. Гэтэ анхааруулж хэлэхэд зураглал нь муу. Жохон хуучны анime болохоор угаасаа муу. Гэхдээ янзтай анime шүү. Үзэх тусам угаасаа нэг жохон илүү үхсээ дараа нь яах вэ? Ингүүл яах вэ? Ер нь яах вэ гэж гоё юм дөө. Өнөөдрийн бичлэгээр хамт байсан та бүхэндээ баярлалаа. Тэбак гоё монгоосоо заавал идэрээ дараагийн бичлэгээр уулзтал түр баяртай. 대박. Taste of Korea.